За тэгээд дараагийн одоо энэ юу гэж байгаа? Минимум рейтинг хэд байх вэ гэж зааж өгдөг. За Монголын шидэврийн холбоо бол хамгийн доод рейтинг бол нэг хэсэг 1600 барьж байсан. Дараа 1400 1200 болгосон. Одоо фидэтэд ойрхон болж эхлэдэг байгаа. За рейтингийн жагсаалт хэрвээ шүүж үзэх юм бол магадгүй 1001 чөлөө 2 чөлөө гэдэг рейтингтэй хүүхдүүд мессер байгаа. 1000-та рейтингтэй хүүхдүүд олоод ирсэн. Бүр би одоо санахгүй 900 хэд мэдээж нэгдэжсэн. Тэгэхээр энийг бол одоо Монголын шидэврийн холбоо 1000 гэдгээр нь барьдаг одоо энэ системээрээ бариад явж байгаа. Тэгэхээр энэ тоогоо бити хөдөлгөөрэй. Хуучин бол энийг 1600 дөрөвний хэлдэг 1200 1400 1600 ч юм уу өөрчилдөг байсан. Одоо бол ингэхгүй байгаа. За тэгээд ингээд тэмцээний мэдээлэл бүгүүлсэн тийм ээ. Окей. За тэгэнгүүт одоо хүмүүсийн нэр оруулах хэсэг гараад ирнэ. За энэ дээр бас шидэврийн холбоо сайжруулалт хийгээд шүүгч нартай бас илүү хэлбэр болдог. Манайхан ингэдэг штэ. Рейтингтэй ч рейтинггүй ч баахан хүмүүсийг шивдэг тийм үү? Бүгднийг шивдэг. Бэгүү. Тэрнийг одоо програмаас шууд татдаг. Тэ? Файлаас шууд татдаг хэлбэр рүү оруулах гэдэг юм. Шүүгчийн лицензтэй болгоод компьютерийн шүүгч одоо ажил хэрэгтэй нэг хүмүүс болоод ихээр лиценз оруулах гэдэг юм. За тэр тохиолдолд бол импорт хийгээд ингээ рейтинг оруулцдаг байхгүй. Импорт. За энэ дээр одоо энэ нөгөө компьютер бэлэн биш байгаа учраас энэ материалууд нь бол байхгүй. Excel файл байждаг. Тэгээ сонгоо шууд ороод ирэнгүүт нөгөө бидний шивх шаардлага байхгүйгээр import from list гэж хаад эндээс саяны одоо юу чинь хэрвээ алгавцсан бол одоо энэ дээр гараад тэрийгээ сонгож байгаа хүний юм эсвэл кодыг хийгээр шууд гараад ирдэг. Ийм хэлбэр систем гэсэн үг. За одоо бол хэдүүлээ бэлэн бус материал дээр байгаа учраас одоо яг энэ хэрэгслийн мөрөө ингээд яриа авчи тий. За Бат гэдэг хүн байлаа. Эхлээд манайхан болохоор ингэж яваад байдаг. Яг хөө зөвлөдөө. Гэхдээ энэ програмын юун дээр бол эхлээд өөрийнх нь нэрийг бичиж гисэн шүү. Тухайн хүний нэрийг бичиж гисэн шүү. Манайхан болохоор овгоо ничээд байдаг. Ингээр нөгөө ирээдүйн бодолтой юун дээр аягүй их төвөг болдог. Бүгдийг хөрвүүлэх болдог байхгүй. Дахиад одоо өөрөөр хэлбэл ирээдүйн бодож байгаа надад дахиад нэг ажил гаргадаг. За Б Бат. За цол байвал энэ дээр цолын юу чинь. Цолны тэмдэглэгээ бол мэдээж англи үсэг дээр явж байгаа. Бүгдээрээ мэдж байгаа. Энийг орхичих гэж бодож байна. За ирээдүйнгийн бол энэ дээр тавьчихна. За идэж үйт юм. Гэдэг ч юм уу. За энийг их орхигдуулчихэд идэв юм манайхан. Дараагийнх нь бол олон улсын ирээдүйн шүү дээ. Олон улс байхгүй учраас хэдүүлээ энэ зүйл ингээ хайчихна. Энийг их хаяад ах юм аа. Одоо бас ирээдүйн бодоход надад ийм хүндрэлтэй юм гарч ирдэг нь сүүлийн үеийн хүүхдүүдийн түгээмэл нэр байна. Одоо хүмүүсийг одоо энэ хүмүүсийн одоо хувийн орчинд хандж гэнэ гэж битээ ойлгоорой. Нөгөө одоо Тэнгис Тэмүүлэн удуул хин гэдгийн айгүй тийм түгээмэл нэрнүүд ихтэй. Энэ огноог бүртгэдэггүй, ирээдүйн тавьдаггүй. Магадгүй ирээдүйнтэй үнийг ирээдүйнгүй юм шиг бодчихдаг. Дахиад шинэ бааз үүсдэг. Эсвэл хоёр яг ижилхэн овг нэртэй байж байгаа. Бүр жигсаач үгүүд үсэх юм бол мөнх хот гэсэн. Англи тэмдэглэгээ тийм ээ. Мэйл бол M, эмхтэй бол F тэмдгээр тавиа авчина. За энийг бүглөөч. Нөгөө тэгэнгүүт дахиад нөгөө нэг нэршлийн асуудал байхгүй. Тэр олон шатарчд хүнийг одоо би танихгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо магадгүй жаргал сайхан гэдэг эрэгтэй ч вэ, нэмэгтэй ч вэ жишээлбэл тийм үү. За зарим нь одоо юу байдیں۔ Эмэгтэй нэртэй эрэгтэй үнэнч байж идэг гих мэтлэн асуудлууд байдаг. Энийг заавал тавьж өгөөч. Тэгэхгүй болохоор одоо дахиад нөгөө нэг сайн ярьдаг өндөрлөл. А гэдэг нь төгөлч юм уу, Б гэдэг нь төгөлч юм уу? Бүү мэд. За ингээд цаашаа явангууд ID номер байж байгаа. Монголын шидэврийн холбоо 6 7 оронтой байгаа хаа. 6 байгаа лөө. 1000-аар гэсэн 100,000-аар гэсэн кодтой байж байгаа шүү дээ. Хүн болгон өөр өөрийн кодтой тэр код авахцдаггүй. Хэрвээ та бүхэн анзаарах юм бол за 100,001 гэдэг кодтой хүн байж байгаа. 83 оноос эхлээд ирээдүйн олгосноос эхлээд анхны хүн байхгүй юу? Лавгаагч маань одоо амт зэрэг байж л байна шүү дээ. 1001 хамгийн ихний хүн. Ирээдүйнтэй болсон. За 2 номерын хүн байж л байна. 100,002. Зэдэн нэмэрлийн лавгч байх гэдэг. Ингээд нөгөө код ч хойшлоод тогтсон одоо 103,000 төд 100 ч гэдэг юм уу ийм кодтой явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монголын шатарчдын одоо ирээдүйн тооцож ихснээс хойш өөрийнхөө төд ирээдүйнтэй хүн байна гэдгийг ингээд авчих бүрэн болж одоо тэр хүн болгонд нээлттэй тэр код гэдгийг ч учирч тэр. Нэгдүгээр кодонд байгаа 5 10 дээр байгаа 52 өөр л байхгүй юу нөгөө бүх бүртгэл нь өөрөө. Тэгэхээр энэ
ID-ийн дугаарыг заавал нэг тавьж өгч явах хэрэгтэй юм аа. За ингээ фид ID. Ялангуяа олон улсын ирээдүйн гэдэг бол эхлээд нөгөө наанаар өөр хүмүүстэй эсвэл тийм ээ шавнараа ч юм уу оруулсан бол фид ID заавал аав гэдэг ингээд олон улсын нэхэд идэв шүү дээ. Энэ чинь ийм учиртай байхгүй. Хүн болгонд авах хэрэггүй доо. 490 49 Монголын код. Монголын фидэд бүртгэлтэй код байхгүй юу? А магадгүй одоо юу гэдэг юм нэг байд юм бол одоо хаангач байдیں۔ Нэг улсын кодтой байгаа шүү дээ тухайн улс. За тэгээд харьяаллыг бас бичиж өгөх хэрэгтэй тийм ээ. Хаанах юм. За ийм байж байгаа. За энэ дараагийн энэ хойдлын энэ асуудлуудыг бол явааны одоо сайжруулсан одоо агсан шатны сургалт руугаа гэх юм уу тайлбарлаад явъя. Эднэр бол бүгд өөр өөрсдөө учиртай юутай гэж. За энэ К гэдэг нөгөө ирээдүйдээ олж байгаа учраас ярьчих гэж бодож байна. За Монголын шатрын ирээдүнгээр 1700 хүртэлх ирээдүнтэй эрэгтэйч бай, эмэгтэйч бай 1700 хүртэлх ирээдүнтэй шатрчдын одоо К гэдэг нь хөгжүүлэх коэффициент шүү дээ. Тухайн хүний ирээдүнг нэмэх гарах уу, хасах гарах уу андаа тийм нэг бодрогоод гардаг шүү дээ ер нь бол. Жишээлбэл одоо нэг тэмцээнд тоглоод ирээдүнгтэй өрг 5 өрг тоглолцсон бол 5 өргөөсөө хэдэн он авах хэрэгтэй байсан. Тэрнээс ингээ харгалж үзүүлэлт нь гараад ирчихдэг. За энэ К бол одоо 40 20 10 гэсэн Монголд бол байгаа. Спортын мастер буюу түүнээс дээш цолтой шатарчдын хөгжүүлэх коэффициент бол 10. Олон улс чим байдаг. Олон улсын мастеруудаас дээш цолтой. Яагаад тэгвэл Карас Магнусыг 40 байхгүй байгаа гэсэн асуудал чинь үндэ байгаа байхгүй. Хэрвээ магадгүй хөгжүүлэх коэффициент нь 20 юм уу 40 байгаа дөө тэр үн чинь 3,000 4,000 хүрээд ирээд ингээ замаа алдаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг балансжуулах, тэнцвэржүүлэх энэ тул энэ К гэдэг коэффициент байдаг байхгүй. За 1700 хүртэлх нь бол 40 байдаг. 1700-аас 2200 хүртэлх эрэгтэй шатарчдын хувьд бол 1700-аас 2200 хүртэлх шатарчдын К бол 20 байдаг. За ирээдүйдээ сүүл хамаараад би дөрөв байсан тийм ээ. Спортын мастер буюу түүнээс дээш цолтой. Сүүлийн үед хүүхдүүд баахан кандидат мастерууд болдог. Олон улсаас авч байгаа. Энэ улсууд олон улсын цол учраас спортын мастераас одоо дээгүүр үнэлтгэээс өөр арга байхгүй. Яг тэр чадвартай өрөхгүйгээр хүмүүс янз янзын тийм ярьдаг. Яг үнний хөвтэй байх. Би ч бас санал нийлдэг үнний хөвтэй. Гэхдээ тэр хүүхдүүдийн ялангуяа одоо энэ амт төлөөл цод үлдэлттэй тэр сууж штэ. Өсөж өгдөггүй 10 ката. Том цолтон хүн чи 10 ката. Ирээдүйн нь удаан усод идэг. Ийм л учиртай. Энд чинь ядамж байхгүй юу? Цолын хүндэж чинь. Бас нөгөө баланс тэнцвэржүүлэлт юм бодлого энд явж байгаа учраас энэ К тийм байдаг. За эмэгтэй шатарчдын хувьд бол 2000 хүртэлх тийм ээ. 1700-аас 2000 хүртэлх шатарчд 20 ката байдаг. 2000-аас дээш бол 10 к. За дээрээс нөгөө хүн 2000 хүрээд нэг ундаг, 2200 хүрээд ундагч байж болно. Ирээдүйн нь буцаад унчих штеп. Оны нөгөө сайн тоглож байгаа тухайн одоо үеийн үзүүлэлт учраас. Хэрвээ нэг л удаа хүрсэн бол тэр нөгөө саяны ярьдаг К өөрчлөгдөхгүй, насан туршид нь л өөрчлөгдөхгүй. 2000 хүрээд дахиад дараа нь 1950 байд юм уу, 90 байд юм уу гэхэд 1900 болчлоо. Өө чиний хуцаа 20 гэхгүй. 1000 одоо юу гэдэг 701-тэй нөхөр 20 ката байж яснаар ирээдүйн нь 1400 500 болонгод 40 болохгүй. Тэр ерөөсөө ирээдүнгээс үл хамаарахгүй насан туршид нь одоо хэрвээ цол авчвал өөр болно. Тэгэхгүй бол тэгэл тэр К хөгжүүлэх одоо коэффициент бол хэвээрэл ингээд насан туршдаад яваад байна гэдгийг бас анхаарах шүү. За яг нэг хөдөлгөөнд орохгүй л гэдээ ойлгочвол баг илүү амар баг. Одоо юу гэдгийг үндэсний хөгтөрч яваад яхад усын арга цолтон тэгэл сүүлд яалаа одоо тийм ээ барилтгаа боллоо, хөгжрлөө барьлаа, юу гэдэг юм барилдсан ч одоо 2 давхгүй боллоо гэж цолын нураагаад бууруулаад авахгүй шүү дээ. Түүнтэй ялгаа авахгүй адилхан гэсэн үг. Тэр үнийг 10 бол 10 цолтой учраас. За ингээд хэдүүлээ тест учраас нэг хэдэн нэр хэлчих идэхгүй. За. Онолт хийх гэл юм л да. Доор ойж бас нэг 8 9 нэр байж шээ. Онолт хийгдэн штэ. Ингэхүү. Энд байгаа хүмүүсээ тавьчих. Нэр болтохгүй нөхөө. Нүдэнд харагдсанараа тавьчих. Энэ бодит дүн биш учраас бити имзэглээрээ. Бити намайг хожигдуулсан энэ гэж уурлаарай. Манай хажуустыг тиймэрхүү юм дээр юу өгөөд идэв штэ. Хэцүү штэ. Тэг.
Тэр олон юм яриад ууны нэрийг бүр бүтэн бичнэ. За гих мэтчлээ. Ингээ явчихна. За яагаад нэг нь сондгоо байл гэдэгхүү. Хүний тоогоо. За ингээд. За нэг хэдэн ирээдүйнтэй авчий те. Зарим нь ирээдүйнтэй, зарим нь ирээдүйнгүй. Хэдэж вэ? Ямар олон тоо авчих вэ? За энэ байхгүй. Ярмаг чиг юм уу? За энэ бол нэг чухал биш. Нөгөө энэ бүглэх ёстой юмудаа бүглөөрөө. Хэдүүл онолт тэгээд энэ програм ашиглахын тулд хэлбэрчлээд алгасаа авчихэд хөө. За ингээд мэдээлэл бүглөглөө. Энэ маань яач вэ? За бас нэг үйлдэл энэ дээр сануулчаа хүмүүсээ. За энэ дээдлийн хэсэг бол угаасаа ингээд гар удирдлагууд үйж байгаа шүү дээ. Шин тэмцээн нээх, тэмцээн оруулах тийм ээ, хадгалах, онолт хийх, жигсаалтаа гаргах гэх. За энд нэг оддоо дэмдэг байгаа үз. Анзаарч байвал энд нэг оддоо дэмдэг байгаа. Хадгалаагүй байл гэсэн үг. Хадгалаагүй гэсэн үг. За одоо хэдүүл хадгалаа тийм үү? Сэв дарлаа энэ сэв. Нөгөө од маань байхгүй болчих жоож. Энийг анхаарал яваарай. Нөгөө хадгалаагүй байж байгаа нөгөө би түрүүний хэлдэг нөгөө хүүхдээ олон тэмцээн яваад байдаг. Нэг тэмцээнийг хадгалахгүй яхаа нөөгөө гараа явангууд нөгөө ийсэн бүхэмж нагаал байхгүй. Ийм алдаанууд их гаргадаг. Тэгээд нөгөө ганц нэг таньдаг мэддэг улсууд бол над руу уцдаг. Яах вэ? Тэгээд би ямар юу гоод биш учраас энэ чинь ингээд янзлан барьна гэж байхгүй шүү дээ. Өөрсдөө л ингээд алтаа янаад явахгүй бол хэцүү. За тэгэнгүүт энэ count 11 гэж байгаа. Хэдүүл 11 нэр оруулсан шүү дээ. Тухайн тэмцээнд байгаа тамирчдын тоо. Энэ үргийн тоог зааж байна. Хэдүүл онолт игээг учраас тэг байж. Онолт игээ хорийн тоо чинь хэдэн үргэн тэгэл яваад байна. За тэгээд энэ дээдлийн цагаан дэвсгэртэй хэсгүүд байгаа. Энэ бол өөр та бүхний маань мэдээлэл оруулах, засварлах хэсгүүд гэж ерөнхийдөө ойлгож байна. Нэг үсний инсерт хэсгүүд гэсэн. За энэ бол одоо тамирчдын нэр гараад ирнэ, тийм ээ. За энд бол онолтын аймгийн зөвлөлтөнд үзүүлье. За энэ ч мөн ялгаа байхгүй тамирчдын мэдээллийг засах ёстой. За энэ онолт хийсний дараа энэ цагаан нэг нь бол нөгөө үр дүнгүй оруулах хэсэг гараад ирж байгаа. За түүр хэсэг бол мэдээж нөгөө мэдээллийн хэсэг. Тэмцээний маань мэдээллийн хэсэг байж байгаа. За нөгөө түрүүн хэдүүлээ тэмцээнээ нөгөө ирээдүйн бодно гэд сонгоцсон шүү дээ анх хэрвээ санаж байвал. Одоо энэ дээр өдөр цагаа оруулах хэрэгтэй. Тэдний өдөр төдөн цагаас. За яг хөө дийлинг тэмцээнүүд манайхан бол тэгээд байна. Дуус гарна явчихна да. Тэгэхгүй нэг тогтсон цагтаа байгаа. Цагийн өөрөөрөө явжвал хаана. Үнийг зохион байгуулагчаас гадна шүүгч бас зохион байгуулад өдөртөө явчих бүрэн болцоод шүү дээ. Шүүгч ирэх мэт байж. За энэ ялгаа авахгүй нөгөө оруулах хэсгүүд байж байгаа. За энэ шарт дэвсгэртэй хэсгүүд маань одоо гаргах гэх юм уу? Харах гэсэн үг. Харах. За энэ шарт дэвсгэртэй хэсгээс хэвлэх боломжтой бүхэн нөхцлүүд чинь гараад ирнэ. Энд бол одоо ингээл тамирчдын жигсаалт байж байна. За цагаан толгойн дарааллаар ирээдүйн жигсаалтаар гих мэтчлээ. За энэ бол одоо 1 2 3 бол одоо нөгөө тухайн хүний stand гэж яриад байна шүү дээ. Ижилж байгаа байрыг харуулдаг. За энэ онолтын үр дүнгийн онолтын хэсгүүдийг гаргах хэсгүүд ба. Одоо онолтыг явахаар аяндаа ингээд харагдаа явчихнаа. За энэ цагаан дэвсгэртэй юу байгааз нэт байхгүй учраас ингээд арчих л та. Зөрөгтөд арчих. Тесттэй. За интернет үйл ингээд тэмцэн чи орчин шүү дээ. Орчин шүү дээ. Тэ. Тэгэхээр нөгөө нэг анхны санамжил тэр шүү. Анхаараарай. Хэдүүлээ одоо интернетгүй компьютер дээр бол их зөрөгтөд арж шүү дээ. Шууд орчин яа. Ямар ч юу байхгүй. Гэртээ очиод ингээд энийг үзээд автаад орчих. Хэрвээ интернет рүү чи Интернет гоо. Энэ товчийг даахгүй бол яахгүй шүү дээ. Тэгээ энийг анхаарал авчих л гэдэг юм л дээ. Тэгээ нөгөөд чи яваад орчих шүү дээ. Тэгээ яг устгаж болдго л доо. Тухайн оруулсан компьютероос л хандна. Эсвэл нөгөө нэг сайтын админ, нөгөө серверийн админ л устгана. Бид байна уу, Монголын шитрүү холбоо байна уу, хэн байна устгахгүй. Тухайн хандсан аягаас устгах нь эсвэл нөгөө сайтын админ л үйлж хийх хэмжээний устгах нь өөр арга байхгүй. Энийг битээ дараарай. Хүмүүс давчаад байдаг шүү дээ. Баахан тест мэст гэсэн юм тууж өгдөө шүү. За